За нэг богинохон бичлэг хийе гэж бодлоо. Тэгээд энэ одоо цагийг нандинах талаар тэгэд яагаад энийг хийж байгаа гэхээр зөвхөн миний бодлоор би ингээд ер нь амар их зүйлийг ирээдүйд өнгөрөөдөг. Амар их зүйлийг одоо хийж бүтээх хүсдэг болохоор ингээд толгой нь ингээ өөр газар байгаад байдаг. Тэгээд сүүлийн үед миний нэг бодож байгаа зүйл нь би одоо цагт илүү өнгөрөх ёстой мэн гэдгийг амар их ойлгож байгаа. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо зүгээр л гадуур ингээд одоо чи ингээд хүнтэй хоол идчихлээ гэж бодоход тэр үеийнхаа агаарыг амар сайн мэдрэх те. Салхи нүүрэн чи яаж мэдрэх чинь тэр үеийн барилгууд яаж харагдаж байна, хаана байгаа тий байршил тэгээ цонхоор яаж харагдаж байгаа, эсвэл ардч явж байгаа хөгжим ч юм уу тий. Тэр мөчийг ингээ бүгдийг нь бүхлээр нь өөрийгөө нэвчүүлэх амар чухал юм шиг санагдсан. Яагаад чухал юм бэ гэхээр угаасаа амар амархан. Угаасаа хүнд одоо цагаас өөр юм юу ч байхгүй. Нөх өнгөрсөн ирээдүгээд нэг тийм хийсэр хоосон байхгүй зүйлийн төлөө ингээд яг мэдээж төлөвлөх үед хэрэгтэй л те. Practical decision янз бүрийн шийдвэр мэдрэг гаргах үед хэрэгтэй. Гэтэ эцээцт хүн угаасаа амьдралаа одоо цагт л амьдарч байгаа. Тэгэхээр угаасаа одоо цагт төлөвлөхөөс өөр ямар ч нэг тийм сонголт байхгүй гэх юм уу. Тэгээ угаасаа бодоод үзтээ. Одоо чиний ингээд хүүхдчэн анхныхаа алхмыг гიშгэж яхад чи уцаа оролдоод өөр газар аваад байгаа юм бол тэр амар харамсалтай үстэй. Яг тэр үед нь тэр амар нандин мөчийг тэр үедээ өөртөө бүхлээр нь хүлээж авахгүй бол тэр мөч чинь тэгэл яваад өнгөрчин тэрийг хизээж буцааж чадахгүй. Тэгээ тийм болохоор бас миний бодлоор бясалгал хийхдээ тэгж одоо цагаа нандинж хийвэл бясалгал амар амархан болох байхаа. Заримдаа ингээд бясалгал амар их ажил шиг санагддаг шүү дээ. Заавал хийх хэрэгтэй юм шиг. Тэрнээс илүү одоо амьсгал дээрээ төвлөрч явах та тий. Зүгээр л яг би одоо цагтаа байна. Надаа яг одоо ийм мэдрэмж төрж байна. Хоо ийм болж штэ гэж зүгээр л сонирхож үлдээн тий. Эсвэл би дээрх гарч ирж байгаа мэдрэмжүүдийг бас тэгж анзаарч болно. Яг бясалгал хийж байгаа нь мэдээж ингээд амар сайн үр нөлөөнүүд ихтэй. Гэхдээ хамгийн гол шим нь бол миний бодлоор одоо цагтаа чамайг байлгаж байгаа. Чамайг тэрийг хүндэлж нандинж сургаж байгаа. Тэгээд энэ бол амьдралын хамгийн том лесн ахаа гэж бодож.